Хүүхэд хохирсон гэмт хэрэг сонин хайрхан дүүргийн 1, 17, 18, 33, 28, 29 дугаар хороодод түлхүү үлдэгдснээс харахад гэр хорооллын хороодод хүүхэд хохирсон гэмт хэрэг гарах нь түгээмэл байна. Сүүлийн 3 жилийн байдлаар хохирсон 659 хүүхдийн 48 орчим хувь нь эрэгтэй хүүхэд байгаа бол 65% нь 13 хүртэлх насны хүүхэд байгаа юм а. Хүүхэд гэмтэргийн хохирч болж байгаагийн шалтгаан нь гадаад болон дотоод олон нөхцөл байдалтай холбоотой байна. Судалгааны дүнгээс үзэхэд эцгийн зүгээс хүүхдүүдэд хараа хяналт тавьдаггүй, тэднийг үл хайхардаг, за сургуулийн завсардуулдаг, эцэг их асран хамгаалагч нар өөрсдөө ахуйн хүрээнд арх согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэгэлдэг, аюултай орчинд хүүхдийг орхидог. Нийгмийн ядуурал, ажилгүйдэл, эдийн засгийн хүндрэл зэрэг нөхцөл байдлаас хамаарч хүүхэд гэмтэргийн хохирч болох шалтгаан нөхцөл нь нэмэгдэж байна. Судалгааны дүнгээс харахад нийслэлийн ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн орчинд үлдэгдсэн 58 хэрэг гарсныг хуулийн дагуу шалгаж шийдвэрлэжээ. Мөн сургуулийн орчин дах үе тэнгийн дээрлэлт, хүүхэд хоорондын таарамжгүй харилцаа зэргээс шалтгаалan хүүхдийн эрх зөрчигдөхөөс гадна хүүхдийн өөрийн хайхрамж болгоомжгүй байдал гэмт хэрэгт өртөх шалтгаан нөхцөл болсон байна. Харин хохирогч хүүхэд гэмт хэрэг үйлдсэн хүнтэй ямар хамааралтай болохыг судалж үзэхэд 323 танихгүй, 126 төрөл садангийн хүн, 130 зүс таних, 24 нь нэг сургуулийн сурагч байсан байна. Мөрдөн байцаалтын 65 хэргийн хохирогчид учирсан хохирол хор уршигыг арилгуулахаар холбогдогчийн эцэг их, асран хамгаалагч болон байгууллага албан тушаалтныг иргэний хариуцагчаар татаж эрүүгийн хэрэг хянаа шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ. Тухайлбал багш Б, сурагч Г хичээл дээр хараалын үг хэллээ гэх шалтгаанаар зохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатаа учруулсан гэх хэрэгт багш Б-г эрүүгийн хуулийн 11-ийн 6 дугаар зүйлийн нэгт зааснаар яллах дүгнэлт үлдэж, шүүхэд шилжүүлэн шүүхээс 800 мянган төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ. Мөн тухайн ерөнхий боловсролын сургуулийг иргэний хариуцагчаар татаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 2 сая 500 мянган төгрөгийг хохирогчид гаргуулахаар шүүх шийдвэрлсэн байна.